Одоо гоё трейлерүүд араараасаа гараад ивэл одоо үзэл ах хэвээр тий. За үзцгээе. Өнөөдрийн трейлерүүд бол The Boys сүүлчийн сизний трейлер, Invincible season 4-ийн шинэ teaser байгаа. Drag гэдэг дүрийнх нь шинэ эсрэг дүрийн teaser байгаа. Тэгээд энэ дүрийг бол манай яг Invincible-ыг уншиж исэн яг комикийг нь уншиж исэн хүмүүс бол илүү мэдэх бах. За official season 4-ийн трейлер бол аль дээр гарцсан байсан. Зүгээр Drag-ийн teaser гарсан байгаа. Тэрийг тэгээд official трейлертэй хамт зүгээр хэдүүлээ өнөөдөр үзцгээч. Тэгээд нэг сонирхолтой project байгаа нь Beef. За Beef-ийн хувьд бол Netflix ер нь жилдээ нэг Netflix дээр гарч байгаа. Netflix-ийн гаргаж байгаа гэхээс илүү Netflix дээр гарч байгаа бүтээлүүдээс яг жилдээ нэг юм уу хоёр маш сонирхолтой limited буюу богино хэмжээний цувралууд бол байдаг болчиход. За өнгөрсөн жилүүдэд одоо 25 онд гэхэд Dead Q Adolescence гэж байлаа. За тэрний өмнөх юм бол за яг оноор нь биш зүгтээ ойрын жилүүдэд гэдэг юм бол Adolescence Dead Q 2025 он санагдаж байна. За Beef мэдээж тэр дурж байгаа шалтгаануудынхаа нэг байна. За тэгээд тэр нөгөө нэг яг ярих болсон чинь нэрнүүдийг мартчих юм аа. Ер нь бол ингээд нэлээд анхаарал татсан юм чанартай, сонирхолтой юм богино хэмжээний цувралууд бол бас хит бол гарч байгаа шүү дээ. Ер нь бол Netflix дээр сүүлийн хэдэн жилүүдийн тий. Тэгээд тэдний ээлжит нэг нь бол юу байсан? Beef байсан, Steven Yeun, Ali Wong хоёр үнэхээр гоё байсан. Тэгээд тэр нь нэг тийм амар том сюрприз гоё юу болж чадсан. Бүтээл болж чадсан. Тэгээ season 2 хийхээр болоод үргэлжилсэн цуврал байхаар болсон. За өөр одоо юунууд бас Netflix-ийн iconic богино хэмжээний цувралууд гэх юм бол бас юу байна л да тий. Queen's Gambit-ыг бас дурдж уулж байна. Queen's Gambit бол үнэхээр супер байсан. Ripley их гоё байсан сурагтай. Би уг нь нэлээд хүлээлттэй үзье гэж бодож байсан боловч бас үзээгүй байна. Russian Doll уг нь гоё байсан. Гэхдээ сүүлдээ season 2 гэж гараад тэрний яваагүй. Миний мартаад байсан Baby Reindeer байхгүй юу тийм. Baby Reindeer бас нэлээд амжилттай байсан юм цуврал байсан. За тэгээд тэдний нэг нь бол Beef байсан. За тэгээд хэдүүлээ Beef season 2-ыг үзээ би кастыг нь харахын хувьд бол харж байсан баг подкаст хийж байхдаа ярьжсэн ч магадгүй сайн санахгүй байна. Ямар ч байсан хэн байгааг бол санаад байна. Oscar Isaac байгаа санагдаж байна. Beef season 2. Our members, do you know why they pay so much to come here? Play golf. Hey, Carey Mulligan. Oscar Isaac. Хин биш дээ. Манай Alien Romulus-ийн. Shit, Civil War, Alien Romulus энэ гэдэг амар олон юм тогсон шүү дээ. Жишнээ яг барта. За санчнаа. Гоё жүжигч шүү дээ. Нэр нь угаасаа гаргал баг л та. The discretion. Хоёр couple хоорондоо алдсан юм байна л да. Тийм байна. Энэ залуу чинь бас сүүлийн хэдэн жил нэлээд од болоод байгаа залуу шүү дээ. Би соёлынхын нэрийг харуул санана. Яг цээжэр бас санддаг. People need a place where they can feel safe. Энэ хоёр гэлж байгаа хөөрхий. Season 1 бол алсан. Одоо season 1 гэж ярина те. Уг нь богино хэмжээний цуврал гэж гарч ирсэн тэр үед те. Where they can pretend everything is okay. It's the land of make believe. What the hell man? Ямар гоё сюрприз ээ. Song Kang ах ба штэ. Wow. Юу вэ? What? Юу вэ? 3 couple гарч ирж байгаа юм уу? Юн Ёжин. Яа! Awesome. Damn, энэ хоёр couple power couple штэ. Damn. Do you not want to make believe? Oscar Isaac. Carey Mulligan. Charles Melton. Тийм залуу чинь Charles Melton байна. Kaylee Spain марцаад байсан. Kaylee Spain сая сүүлд бас нөгөө Nice Out-ын 3 тоглосон шүү дээ бас. Хойж үсч. Song Kang. Young Yeojun. За энэ зүгээр дан каст харахад алдж штэ. Shit. Nice. Дөрөөсөө удахгүй юм ба штэ. Nice. Гол юм нь за каст бол угаасаа супер харагдчих. Зүгээр гол найдаж байгаа одоо санаа зовж байгаа бас найдаж байгаа юм нь юу вэ гэхээр гол Beef season-ыг гоё болгосон юм. За мэдээж Ali Wong
Стивен Юн хоёр галзуу байсан. Үнэхээр супер байсан. Гэхдээ тэрэн дээр нэмээд за тэр хоёрын chemistry тэр нэг юм түлхэлцэлж таталцаж ингэж байгаа нэг юм галзуу солиотой мэдрэмжтэй. Яста жиггэл chemistry те. Тэрэн дээр нэмээд нэг юм уур амьсгалтай ингээд амар serious, амар depressing drama хүнд өчнөө юм байгаа. Тэрийг мэдрүүлж чадж байгаа. Тэрний seriousness те тэрний хүнд, тэрний жинхэнэ гэдэг мэдрэмжийг ерөөсөө comedy ч юм уу өөр тэр хэтрүүлэгтэй ч юм уу юмар одоо дарах үе байна. Гэхдээ чухал үедээ тэрийг ерөөсөө алахгүйгээр гоё мэдрүүлж чадсан. Одоо Стивен Юны тэр нэг Burger King чөлөөчлөө бургер идээд ингээ бүр уйлаад иддэг сцен. Тэр бол ойрын хэдэн жил амьдралдаа үзсэн миний хамгийн хүнд, хамгийн драматик жинтэй юм сценүүдийн нэг байсан. Тэр шоу өөрөө галзуу солиотой хөгжилтэй инээдтэй юм боловч тий. Тэгсэн мэдээ боловч тэр голдоо цөмдөө байгаа тэр дөрүүдийн туулаад байгаа зүйл ямар юунаас болоод туулаад байгаа, ямар системийн нийгмийн асуудлаас болоод өөрсдөөс нь юу болоод байгаа юм те. Тэр бүгдийг ингээд мэдрүүлэх юуг нь алдахгүй байна гэдэг, чанарыг нь алдахгүй байна гэдэг айгуу чухал. Биф өөрөө тэр нь мондог байсан учраас тэр цуврал мондог болсон. Зөвхөн нөхцөлтэй биш те. Зөвхөн хэм маягтай биш. Тэгээ тийм учраас энэ цувралын мэдээж гол зүйл нь сайн болох гол суурь нь бол тэр. Тэгээ тэрийг хадгалаасаа гэж найдаж байна. Beef season 2 бол. За Beef-ийн хувьд ийм байна. Beef дээр юу яаж байгаа юм болов? Нэг ажилласан хүн ажиллаж байгаа юм болов үгүй юм болов гэдэг бас надад сонирхолтой. Исүнжин өөрөө ажиллаж байгаа юу үгүй юу гэдэг бас сонирм байна. 8 ангитай байх юм байна. 8 ангитай мэдээж бүх анги шууд нэг дор гарах бах те. Netflix-ийн 8 анги гарах юм байна. Исүнжин өөрөө ажиллаж байгаа юм байна те. Америк юм биш үү? Америкт төрж. Энийг ч өмнө тухайд нь ярьжсэн юм а. Солонгос төрсөн. Гэтэ Америкт амьд. Тэгээ Исүнжин гэх нь зүг бах те. Sonny Lee гэж Америкт бол англиар дууддаг юм байна. Исүнжин. За өөрөө ажиллаж байгаа юм байна. Окей. Өөрөө ажиллаж байл тодорхой хэмжээнд болж байна. Тэгээд эн чинь бас юу шиг юм биш байгаа байхгүй. Squid Game шиг юм биш байгаа байхгүй. Squid Game бол үндсэн агуулга, criticism, шүүмж, зохиол юм нь бол ерөөсөө л яг mini series байхад төгс таарсан юм байсан байхгүй. Ерөөсөө нэмж сунгах нь утгагүй зүйлээс анханасаа. Beef бол олон season гэдэг бол худлаа хаа. Гэхдээ нөхцөл байдлын зарим нэг юм өөрчлөөд юу болоход бол би бол боломжийн гэж бодож байна. Нэг season нэмэхэд бол тэг каст амар гоо харагдаж байна. Би бүр тэр Charles Melton, Kelly Spany тэгээд хин Oscar Isaac, Carey Mulligan нарыг мэдчихсэн. Би Charles Melton хин хоёрын нэрийг марчаадсан л та сая. Kelly Spany. Ерөнхийдөө тэр дөрвөөр байгаа мэдчихсэн. Тэр ч бас өөр хүмүүс байж байгаа солигдсон юм а. Одоо санахгүй байна. Би подкастаар ярьжлээсэн хэдэн жилийн өмнө, 2 3 жилийн өмнө US өөр хүмүүс байж байгаа солигдсон мэлгэцсэн. Гэхдээ Song Kang-ог Yoon Eun-jung хоёр байгааг бол бас үнэхээр мэдээгүй юм байна. Тэгээд тэр гоё солонгос connection Do that Korean connection baby. Гоё. За, Invincible. За, юу яач? Үндсэн трейлер энийг үдчих. Энийг бол үдэж бичлэг хийсэн үгүйг санахгүй байна. Би яг энэ бичлэг энийг бол үдсэн байх ёстой гэж санаж байгаа боловч үдсэн memory дурсамж хаалга юу гарсныг санахгүй байна. Таг. Гэтэ үзээд ингэсэн шүү дээ гэх баг л та. Гэтэ явсан нэг үдчихээ хэдүүлээ. Mark, take a night off. We don't get to take a night off. What? If I'd actually killed Asim the first time, so many people would still be alive. What? Wait? Ийм юм гарлаа би трейлер үзээгүй юм биш үү? Робот шиг гар хөл юу яаж бацаа. Хүрл гар тэгж амир гэвдэж үнтлөө. Юу боллоо? What the fuck? Юу лээ? I'll do anything to stop that from happening again. It's not who you are, Mark. But trauma like that breaks people. What is Things are happening? changing, Mark, and not for the better. Би трейлерыг үзээгүй юм шиг байна да янз. Okay. We need to show the world Нөгөө супер юу хүчтэй баатар супер хүчээ алддаг троп гэдэг байгаа шүү дээ. Spider-Man 2-ын 3 билүү шүү. 2-ын те. that even after everything that happened, the Guardians are still here, Энэ хин би шинэ нэг нөхөр байна. fighting to keep everyone Динзавр. Come on. Энэ үзээгүй юм байна би. from what might be coming our way. Оо. Asgard-аас ирсэн юм шиг нөхөр. I'm Omni-Man. Mark. We need your help. How do you feel about war? Оо. The Viltrumites. Би трейлер яагаад үзээгүй юм бол? Ерөөсөө үзээгүй юм шүү дээ. But each day we add more allies, War Beast төлөө. break their hold on the Amagata. galaxy. Together, we have a chance to end this war forever. I can help. How much does this job pay? No tricks this time. How do I know you're telling the truth? You'll have to trust me. There will be loss. There will be sacrifice.
I'm sorry. We must all face judgment for the evils of our past if we want any hope to change our future. This is serious, Shapesmith. This is fruit punch. Would you like some? Нэлээд олон нэмэлт дөрүүд гарах нэ тий. Is everyone ready? Nice. Damn. War Beast л энэ амар гар шүү. That's how we win this. Оо. Амар гараа нэг тал болцсон шүү дээ. Энэ нөгөө нэг Viltrumite нь шүү дээ. Nice. Мэдгүй болохоор гоё яана. Би энэ Invincible-ийг яг season гарахт нь амар хайптай гоё үзэл цаашаага нэмж судалж өрөөсөө үздэггүй зүгээр яг гарахт нь ингээл үзэл тэгээд шинэ season гарах хоорондын хугацаанд нь юмнуудыг мартчихдаг. Тэгэл яалаа гэж үзтээ амар гоё үт юм аа. Nice. Тэгээ энэ бүр амар том галактик амар том юм нэл дөнгөж эхлэл юм шиг байгаа. Эхний 2 3 season чи те. Энд ч одоо season 4 шүү дээ. Гоё. I know гол хэсэг дөрнө. Leave no one alive. Траг. Энэ траг гэдэг одоо трагийн тийсрийг харна. Энд юу харж байгаа? Липэс доо оруулж байгаа хэвээр амар гоё жүжигчин доо оруулж байгаа. Юугаар Ronan the Accused Marvel-д MCU-д тоглосноор та хэд мэдэх бах. Foundation дээр тоглож байгаа. Ер нь бол байнгын гарч байгаа. Тэгээд сүүлд Running Man дээр эсрэг дүр айгуу зөвүүн дүр байсан. Running Man-ы бас гоё эсгүүдийн нэг байсан шүү. Running Man дэжгүй байсан. Running Man дээр ер нь айгуу дэжгүй байсан. Юунд Thranduil тоглолтын. Hobbit дээр. Та хэд яаж ивэл санахгүй байвал энэ Thranduil-ыг хараарай заяа. Үнэн Glorious хэдэн штэ. Hobbit трилогийн бас гоё юмнуудын нэг цөөн гоё юмнуудын. За, Thrag гэдэг энэ эсрэг дүрийн юг харъя. Teaser-ыг харъя. Энэ ертөнцийг мэдгүйг үзэх надад амар гоё яваад байгаа. Яг комикийг унших хүслээдэг ч гэсэн цуврал нь гоё яваад байгаа болохоор үзээ явчээ гэж бодоод байгаа. Ерөөсөө нэмж юу ч уншиж судалж байгаагүй. Leave no one alive. Энэ нөгөө нэг season 3 дээр гардаг нөхөр энэ зогсож штт. Тэгээд энд юу бас нөгөө нөхөр байна. Энд бас гарсан нөхөр байна. Хин гэдэг үлээ нэрийг марчиж нэг нүдэ боож батсан. Энэ нөгөө нэг season 3 дээр гарсан нөхөр эмэгтэй байна. However strong you think you are, Thrag is stronger. Damn. Thrag's death is the only thing that matters. They will shatter before our strength, our devotion, our vengeance. Nazi speech За. Viltrumite-уудаа дундаа god юм биз дээ. За энэ дэр спойлд болцохгүй хансаг байж байгаад гоё. Үзье да. Гоё. Invincible 3 сарын 18 гэж санаад хин 3 сарын 18-наас эхлээд анги болгоныг нь цуглаж үзэн шүү. 3 сарын 18-наас эхлээд анги болгоныг нь цуглаж үзэн. Энэ 7 хоногт багтаад энэ бүтээсэндээ багтаад чадвал энэ бүтээсэндээ багтаад үгүй бол дараагийн 1 2 дахь багтаад хаана үзэхин зарлаа шүү. Тэгээд нэгцгээр олоолоо зүтсмээ гоё шүү. За. The Boys бас адилхан 4 сарын 8-нд байгаа. Зүг. За энэ трейлер дээр гарах байхаа 4 сарын 8-нд байгааг санаж байна. Бас бүх ангийг цуглаж үзэн шүү. Цуглаж үзэн. За. The Boys final season trailer. Let's go. За манай уч Strike-ийг бол барахгүй л дээ. Is absolute. At heights no one's even dreamed of. The Boys бол амьдрал дээрх politics-ийн амар том satire штэ. Амьдрал дээрх politics өөрөө satire level-д бүр South Park-ийн episode level-д хүрчээд байхад энэ дээр яаж тэрийг нэмж serious болгох дээрээс нь нэмж satire болгох вэ гэдэг бас айгүй сонирхолтой challenge байсан баг гэж бодож байна. Яг мэдээж ертөнцийн юмнууд те супер мопер юмнуудаа хадгалангаа. But I have a bigger destiny. Oh, praise be. And what is it? Манай Johnny Cage гэсэн. Үзег бол Mortal Kombat трейлер үзээрэй.
Reaction үзээрэй. Энэ сувг дээр өчтөр үлээ орсон бичлэг байгаа шүү. Сүлд орсон. To work, yeah? We think that Homelander is looking for the V1. It's Vought's first iteration of Compound V. If Homelander got his hands on some, he'd be immortal. Damn. Бүр immortal We нэ. need to run while we can, however we can. No, we hit him with Оо, Gen V-ийн хоёр шүү дээ. Би Gen V-г үзээгүй байгаа шинэ season-ыг айгүй муу болсон сурагтай. Уг нь season 1 надаа ер нь бол таалагдсан. virus while it still works and kill every fucking suit on the planet. Энэ хинэ би энэ ерөөсөө boys ингэдэм юм аа. Ерөөсөө тэр үед нь үзэл бусад юмнууд бусад үед нь дандаа мартчихтэй ерөөсөө юунуудын сандгүй. Энэ Butcher шүү дээ, тэ. Энэ Butcher-ийн power амар аргуу санагддаг бай танаас. Яа цаашаа юу болох мэдэхгүй л тэгтээ нэг сонин нэг юм амар мэдгүй амар сонирхолгүй power санагдаад нэг юм CGI юм гарч whatever. Soldier Boy. I need you. Father. Did you fuck me? Нэ. Is this some kind of incest thing? No, Then what the fuck is this? we need to prepare America. No, таргаар юм байгаа шүү дээ ямар. Мано бас хинтээ Homelander ч одоо Homelander ч гэсэн бас нэг What the fuck is this? Homelander ч гэсэн бас нэг юу байна л да тий. Зааж гараа. Is this some Homelander ч гэсэн бас энэ үчи бас нэг шугам байна штэ. Таргаар манай House of the Dragon үзтээ. Таргаар нь өдөө төх Fire and Blood нүгээр байна уу? Fire and Blood үснэ. Ёо Британий аристократуудын түүх хаануудын түүхийг үснэ. kind of incest thing? No. What the fuck is this? We need to prepare America for my ascension. Freedom Camps за гоё. You want a bus now? Well, if you can't beat him, join him. Then fuck it, beat him. This is our last chance. The only thing we have left is hope. Энэ хэм блэ манай гол дүрс би нэрнүү дээрээ санахгүй. Манай энэ гол дүр үнэн cringe амар аргу үзэхэд амар ядаргаатай дүр. Starlight-ийн power энэ хоёр явж сонирхолтой. Энэ чинь шинэ юу өстэй. Ninja whatever black юу вэ? Black Noir. Need a male shit, bro. Noir, am I right? Those who seek to destroy me. Giancarlo Esposito гэж юу үзэж байгаа. Би Better Call Saul үзэж байгаа. Стагаа. The non-believers. Ashley. Oh, the kid. The super kid. Homelander kid. Butcher's wife's kid with Homelander. Энэ тэнийг power. I offer oblivion. You guys are friends? You talk. Кимико ярьдаг болчлоо өнгөрсөн season дээр. I guess she did. Би энэ юуг яг ингэдэг байхгүй. Invincible гэдэг арай гайгүй. Гэхдээ Invincible Boys 2 ялангуяа The Boys үзгүүдээ гоё үзэн зөө. Амар хайптай үзээд ингээ гоё. Тэгээд эхний сүүлийн эпизодоо үзлээ дуслаа байхгүй марч. Тэгээ босод үед хизээч The Boys-ыг боддоггүй, зорж хүлээдэггүй, ингээ таг нэмж уншдаггүй, судалдаггүй. Ерөөсөө нэг тийм оршдгоо юм шиг. Тэгж байгаа шинэ season гарлаа, гой хүлээлээ, үзлээ, гой байна, дууслаа яг адилхан. Та хэд тийм цуврал байдаггүй. Би The Boys бүр яг тийм дургуй интервал биш байхгүй. Гэхдээ нэг тийм амар хайрладаг ч юм уу те ингээ тийм ерөөсөө биш. Дургуй юм бол биш. Айгуу гой үздэг. Invincible арай жоохон гайгүй. Гэхдээ ер нь бас тэр талдаа шүү миний хувьд. Invincible арай жоохон гайгүй. Надад энэ The Boys team байгаад дээ айгуу сонио. Гэхдээ гоё. Фан харагдаж байна. Хэдүүлээ 4 сарын 8-наас эхлээд бүх эпизодыг цуглаж үзэн шүү. Тэгээд
Юу гэн Invincible юу хоёр The Boys хоёр давцж байгаа үе байгаа. Яг тэр үедээ энэ эпизодуудаа Amazon яаж гарах нь бас харъя те. Тэгээд 3-4-т одоо 3-т нь Invincible 4-т нь Boys гараа явах юм бол хэдүүлээ 4-т нь цуглаад хоёуланг нь нэг дор үзээд явна. Тэр нь бас зүгээр гэж бодож байна. Тэгээ яг хуу аль нэг нь үзээгүй юм бол зөвхөн нэг нь үзэл явж иж болно шүү дээ үзүр дээрээ те. Иймэрхүү байдлаар явцгаахаа шүү. Тийм учраас нэгтцгээгээрээ. За юм байна өнөөдрийн трейлер юунууд мэдээлэлд энэ хараа Mortal Kombat ажаар энэ шүү Mortal Kombat 2-ын Lantern Center-ийн teaser дээр reaction хийсэн байгаа шүү үзцгээгээрээ. За тэгээ хамтаас бүгдээр нь баярлалаа. Өдрүүдээр нэгтцгээгээрээ ойрын хэдхэн хоногт багтаад юу зарлагдана. Хуваар болон одоо үзэх цуглах газар маань зарлагдана. Тэгээд Invincible, The Boys, Yavanda House of the Dragon, Lanterns гэсэн бүх зурлуудыг зурж үзцгэн шүү. Тэгээд тийм учраас нэгтцгээгээрээ хамтаас бүгдээр нь баярлалаа. Instagram, Facebook дээр дагаараа тэрэн дээр бүх мэдээллүүд маань байнга ороод явдаг байгаа шүү. Event контентуудыг тэгээд хамтаасан бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгүүдэд уулзлаа. Баярлалаа.